Нарийн мэрэгшсэн ур чадвартай ажилтнуудаар мэдлэг үтээж, шинэ технологиг хамгийн түрүүнд нэвтрүүлэн хэрэглэгчдийн итгэлийг 15 жилийн турш алдалгүй хөгжүүлсэн Mobicom корпорацийн амжилтын өдөрт түүхийг энд өгүүлнэ. Мобицсон Монгол. Монгол улс бол 1,564 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. 2,700 мянган хүн амын дийлэнх нь 340 орчим сум суурин тархан суурьшсан өвөрмөц соёл иргэншил бүхий орон. Өргөн удам нутаг тархан суурьшсан монголчууд бие биенийхээ сургийг замын хүний үг сардаа ганц ирэх шууд мэтгэнээр гаргаж уулзах товоо урьдаас төлөвлөн тогтдог байснаас улсын нийслэлд орших төв талбай нь монголчуудын болцооны газар байжээ. Амьдралын хэв маяг 15 жилийн өмнө анх Mobicom корпорац Монголд утасгүй утсыг танилцуулахаар олон сая долларын хөрөнгө оруулалт хийж анхны үүрэн телефон холбооны станцаа 1996 оны 3 дугаар сарын 18-нд асааснаар оронгороо өөрчлөгдсөн юм а. Дэлхийн нийтэд тансаг хэрэглээ хэмээн үзэгдэж байсан гар утас хэрэглэгчээ дээдсэн дэд зэргийн үйлчилгээний соёлыг Монголд анх нэвтрүүлж чадсан Mobicom-ын шинийг эрэлхийлэх чухлагын ачаар энэ дэдийг идэх дуртай монгол хүнд тун чамархан утагшиж чаджээ. Тэр үед Монголд үүрэн телефон холбоог нэвтрүүлэх судалгааны ажлууд баг багаар хийгдэж 5 жилийн хугацаанд 20 мянган орчим хэрэглэгчтэй байх болов гэсэн таамаг дүгнэлтийг гаргаж байсан гэдэг. Гэтэл Монголын Newcom компани, Японы Sumitomo, KDDI компанитай хамтран байгуулсан Mobicom корпорац байгуулагдсан эхний жил энэ таамагийг бодит биелэл болгосон 1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа Монголд хувийн хвшлийн бизнес цэцгэлэн хөгжих эхлэл тавигдаж, цаг хугацаагаар бизнесийн ашиг орлогоо хэмжигдэж эхлэх чухам тэр л үед мэдээллийг хоёр талд маш шуурхай дамжуулах эрг хэрэгцээ хамгаас төвөнд бодит шаардлага болох хувирсны илрэл байлаа. Өдгөө 15 жилийн дотор Mobicom 1.2 сая хэрэглэгчийг утасгүй утсаар болон өндөрлөлийн мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээгээр холбосноор монголчуудын бараг 2 хүн тутмын нэг нь Mobicom-ын гар утас байж 100 талгаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг амьдрал ах үе ажил хэрэгтэй ашиглаж байна. Өөрийн телефоны холбооны үйлчилгээг монголчуудаа анх хүргэж байсан Mobicom өнөөдөр мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг групп компани болон өргөжж 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Newtel компани 1 сая хол давсан хэрэглэгчидтэй нэг цагийн үйлчилгээний TED төвүүд болон Улаанбаатар хот орон нутгийн үйлчилгээний 50 үндсэн салбарууд 11 мянга гаруй борлуулалтын цэгүүдээр Mobicom-ын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг хамгийн том үйлчилгээний оператор компани бол Newtel компани юм. Mobinet. Харин Mobinet бол айл өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан өндөр хурдны интернет, олон улсын ярианы болон суурин утас VoIP-ийн үйлчилгээг хэрэглэгчдэд дөрвөн шуурхай чанартай хүргэн ажилтдаг юм. Монгол контент компани. Mobicom-ын хэрэглэгчдэд гар утсыг зүгээр нэг ярих төдийхнээр ашиглах бус бүхий л үүрэг функцээр нь бүрэн ашиглах хэрэглээг хөгжүүлэх зорилгоор Монгол контент анх байгуулагдсан юм а. Одоо тус компани гар утсанд суурилсан нэмэлт үйлчилгээ өдөр тутмын болон бусад мэдээллийг дамжуулж Монгол улсад контентын бизнесийг анхлан хөгжүүлэгч мэдээллийн технологийн компани болон өргөжөөд байна. Улснет компани. Mobicom олон талбарт анхдагчийн шанх татсны нэг нь өргөн зур улсын үйлчилгээний зах зээлд хамгийн сүүлийн утасгүй интернетийн дэвшилтийн технологи болох WiMAX-ыг нэвтрүүлсэн явдал билээ. Үүнийг Улснет компани хийж чадсан юм а. Mobifinance банк бус санхүүгийн байгууллага. Улам бүр завгүй болж байгаа хэрэглэгчдэд ойр зургийн төлбөр тооцоогоо заавал банкн дээр биеэр очиж хийхгүйгээр гар утсаа ашиглан хийх боломжийг Mobifinance хамгийн сүүлийн дэвшилтийн технологид тулгуурлан Most Money Mobile Money санхүүгийн үйлчилгээгээр олгож эхэлжээ. Most PSP компани. Mobifinance Mobicom-ын хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн үйлчилгээгээ явуулдаг бол Most PSP-ийн санхүүгийн болон төлбөр тооцооны зах зээл дээр ажилладаг байгууллагуудын зардал чирэглэлийг хамгийн бага байлгах, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангах, санхүүгийн байгууллагуудын хоорондын мөнгөнгүүлгээг хамгийн оновчтойгоор дөрвөн шуурхай дамжуулах зэрэг банк санхүүгийн төлбөр тооцооны гүйлгээг захим хэлбэрээр боловсруулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм а. Grape City Монгол компани. Тэгвэл карт, гар утас, интернет зэрэг бүхий л төрлийн виртуал суугаар ажиллах төлбөрийн иж бүрдэл платформыг Grape City боловсруулдаг байна. Newfond компани. Харин Newfond нь
зөвхөн группын компаниудынхаа хэмжээнд ажилтнуудаа орон сууцны зээл, эд хөрөнгө худалдан авах, эмчилгээ, сургуулийн төлбөр төлөх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг өгч ажилдаг байна. Бүтээн байгуулалт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байсан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, мар техник хангамжаа өргөтгөх, дэлхийн нийтийн технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах, ажиллах шаардлага Mobicom-ийнхонд 109-оор тулгарч байлаа. Өнөөдрийн байдлаар Mobicom корпорац Монгол улс нийслэл Улаанбаатар хот болон дагуул хотууд 21 аймаг, томоохон сум төв суурин хамарсан 337 газар Монгол улсын хүн амын 90% хүрсэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан дараа төлбөрт болон өрчсөн төлбөрт 1.2 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн өмнө хүлээсэн үүргийн дагуу сум суурин бүрт үүрэг холбоо болон өндөр хурдны интернетийн үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьсоор ирлээ. Одоогийн байдлаар Mobicom нь технологийн сүлжээ байгуулахад 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм. 15 жилийн хугацаанд үндэсний үүрэн телефон холбооны сүлжээ дэд бүтцийг орон даяар байгуулснаар үүрэн холбоо, сансрын холбоо, өргөн зурвасын интернетийн холбоо зэрэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн технологийн хэрэгцээг Mobicom корпорацийн сая 200 гаруй хэрэглэгч, мөн түнчлэн бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хүргэж чадах хэмжээний үндэсний томоохон сүлжээг байгуулж чадсан байна. Ийхүү үндэсний хэмжээний үүрэн телефон холбооны сүлжээ түүний дэд үтсийг орон даяар байгуулснаар өөр нутгийн холбооны хүртээмж чанар эрс дэшилсэн юм. Тухайлбал 2004 онд Intelsat системийн газрын станцыг Улаанбаатар хотод байгуулснаар өөр нутгийн олон сум суурин газар интернеттэй холбогджээ. Энэ бүхнээс зөвхөн Монгол улсын дэд үтсийн хэвтэй болон босоо тэнглэгийн дагуу шинээр тавьсан 5000 шахан километр шилэн кабелийг тооцоож үзвэл Монгол улсын өмнөд хилийн нийт хүрттэй тэнцвүүц хэмжээний оптик байгууламжийг Mobicom-чууд бид байгуулад байна. Mobicom-ын хэрэглэгчид олон улсын ярианы International Roaming үйлчилгээг ашиглан дэлхийн 130 гаруй орны 370 гаруй операторын сүлжээнд өөрийн гар утсыг ашиглан дуудлага хүлээн авах, илгээх, мөн мессеж хүлээн авах, илгээх боломжтой боллоо. Мөн Mobicom корпорацтай гэрээ бүхий дээрх орны хэрэглэгчид ч гэсэн Монголд ирэхдээ өөрийн орны дугаарыг шууд ашиглаж байна. Mobicom корпорац өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа дэлхийн нэр хүндтэй компаниудтай нэгт уялдаа холбоотой хамтран ажилладаг юм. Mobicom Group-ийн 170 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн ойр дөд замаар 1.2 сая хэрэглэгчдэд хүргэх үүргийг борлуулалт үйлчилгээний Utel компани хариуцдаг юм. Азийн бар Сингапурын олон улсын үйлчилгээний Service Excellence стандартыг нэвтрүүлсэн тус компаниг Азийн бүтээмжийн байгууллагаас Монгол улсын үйлчилгээний салбарын загвар байгууллагаар шалгаруулсан байна. Борлуулалт үйлчилгээг эрхэлдэг Utel компани нь анх 16 ажилтан нэг үйлчилгээний төв 2 салбартаагаар үйл ажиллагаагаа эхэлжсэн төвхтэй. Харин бид өнөөдөр нийт 550 гаруй үндсэн ажилтнтай Монгол улсад анх байгуулагдсан мэдээлэл технологи худалдаа үйлчилгээний нэгдсэн төв, TD-гийн 5 төв, Улаанбаатар болон орон нутгийн нийт 50 гаруй үйлчилгээний салбар, 11 гаруй борлуулалтын цэгээр Mobicom Group-ийн 1.2 сая хэрэглэгчдэд 170 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна. Зах зээлийн өрсөлдөөнд орчинд амжилттай бизнес хийх үндэс нь байгууллагын үр ашгийг сайжруулж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг эрчимжүүлэх менежментийн шилдэг арга хэрэглүүдийг оновчтой ашиглах, компани зөв засаглалыг тогтоож мөрдөх явдал гэж бизнесийн ёс зүйн зарчмыг анхнаасаа ягштал мөрдөн ажилласан юм. Зах зээлийн өрсөлдөөнд орчинд амжилттай бизнес хийх үндэс нь байгууллагын үр ашгийг сайжруулж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг эрчимжүүлэх, менежментийн шилдэг арга хэрэгслүүдийг оновчтой зөв ашиглах, компанийн зөв засаглалыг тогтоож мөрдөх явдал гэж бид үздэг. Манай бизнесийн амжилтын үндэс нь компанийн засаглалыг зөв тогтоож, менежментийн орчин үеийн арга хэрэгслүүдийг ашиглан бизнесийн зорилгоудаа тодорхойлон бүтээмжээ дэвшлүүлж, санаачлахтай ажилдаг байгууллагын өндөр соёлыг бий болгосон явдал юм. Mobicom нь мэдлэг бүтээж, шинжилгээг тэргүүлэн хэрэглэгчид эзэлсэн байгууллага байна гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө нийт хамт олноороо сэтгэл оюун хүчин чармаалтай дайчлан ажиллаж байна. Бид өдөр тутмын үйл ажиллагаанд 5S, Kaizen сандын систем, чанарын дугуйлан, бенчмаркинг, баланссан үнэлгээний хуудас,
байгууллагын соёлын судалгаа зэрэг бүтээмж дэвшлүүлэх болон төлөвлөлт үнэлгээний аргуудыг өргөн ашигладагаас гадна Сингапур улсын Service Excellence бизнесийн загварыг үйлчлэгэнд амжилттай нэвтрүүлж олон улсын стандартын байгууллагын ISO 9001 стандартын шаардлагыг хангасан чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Mobicom Group-ийн ажилтан бүр бие зөв боловсон авч явах, хамтран ажиллагч бизнесийн түншүүд, нийгмийн бүх гишүүдтэй ёс зүйн өндөр түвшинд харилцсан ажиллах үүднээс корпорацийн бизнесийн ёс зүйн зарчмыг мөрдлөг болгон ажилддаг юм. Компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнуудтай харилцах харилцаа. Тэдний өмнө хүлээх компани үүрэг хариуцлага байдаг. Mobicom корпорацид 370 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаагийн 54% нь инженер техникийн ажилтнууд байна. Mobicom ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалыг компаниас 100% төлж, амьдрал тохиолдох аливаа жаргал зовлон, осол гэмтлийн үед төрөл бүрийн тусалцаа дэмжлэгийг үзүүлэх юм. Сайн засаглал бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагыг үнэт зүйлээ болгосон Mobicom корпорац 15 жилийн хугацаанд Монгол улсын төсвийг бүрдүүлэхэд дөрвтэй хувь нэмрийг оруулсаар ирсэн юм. Мэдээлэл харилцаа холбооны салбараас улсын төсөвд төлрүүлж буй орлогын 70%-ийг, үүргийн сангийн орлогын 80%-ийг Mobicom дангаараа бүрдүүлж, тэр хэмжээгээр улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Mobicom корпорац компани нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх талаар нийгэмд чухал шаардлагатай байгаа олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн юм. Эрүүл мэнд, боловсрол, спорт, мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулж ирснийг нь Монгол Улсын засгийн газраас дэмжиж, орон даяар хэрэгжиж байгаа үдийн цай жишг төсөл билээ. Mobicom корпорац өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийг хамарсан цахим сургалт төслийг хэрэгжүүлж байна. Mobicom-чууд 15 жилийн хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө нийтдээ 3 тэрбум гаруй төгрөгийг, үүнээс зөвхөн боловсролын салбарт 1.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Цаашид ч нийгэмдээ өргөн хүрээтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Идэлгүүтээж шинжилгээг тэргүүлэн хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага байх эрхэм зорилгын дор нэгдсэн Mobicom-чууд бид 2014 он гэхэд олон улсын жишгт хүрсэн мэдээлэл харилцаа холбооны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг нийт монголчуудтай хүргэдэг бизнесийн салбарын загвар компани болох зорилтыг тавин хөгжлийн түүхээ бахархалтайгаар бичиж байна. Ургах наран адил урсах амьдралыг холбоно. Mobicom